Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөрийн эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогч та сайхан амарсан уу? Сайхан өнөөдөр дулаахан өдөр болох шинжтэй байна те. Өдөртөө 24 хэмээн дулаан өдөр болно гэсэн. Гэхдээ маргааш нас эхлээд хүтрэх юм байлээ. Тэгэхээр өнөөдөр магадгүй сүүлийн дулаахан өдөр ч гэж магадгүй те. За тэгэхээр намрын одоо энэ сэрүүн өдрүүд одоо ингээд аль хэдийн эхэлсэн яг энэ үед бидний хувьд бол юуг анхаарах хэрэгтэй гэхээр бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийг бас нэлээд анхаарч явах хэрэгтэй болов гэж бас бодож байгаа. Тэгэхээр ингээд хэдийгээр гоё харагдж байгаа ч гэсэн хүүтэн үе байна тий хүүтэн байгаа ч гэсэн тий бас гоё мэдрэмжтэй үе байна. За тэгээд өвөл дуртай хүн байна, зун дуртай хүн байна. Гэх мэт янз бүр л байдаг. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу гэхээр бид Бурхантай харилцаа болон Бурхан бидэнд өгсөн тэр харилцаануудыг маш сайн авч явах нь их чухал юм байна да гэж өчигдөр арай бас миний хувьд бас бодож суусан. Тэгээ өглөө бас гарч ирээд дандаа ирж явахдаа бас энийг бас дахин нэг удаа бас эзний өмнө бодож явлаа гэж. Таны хувьд ямар байдаг вэ гэдэг асуултыг асуумаар санагдаж байгаа юм. Тэгээд хермоны шүүдрийн нэвтрүүлгээр бид нэр Бурхантай харилцах одоо харилцааг яагаад чухал вэ гэдэг талаар илүү гүнзгийрүүлж тий бид нэр цоврал номлол үг сургаалуудаас хуваалцаж байгаа шүү дээ. Тэгээд өчигдөр бид нэр өөрийгөө үгүйсгэх талаар суралцсан. Тэгээд Бурхны хүслийг таньж мэдхийн тулд хамгийн ихэнд хийх ёстой зүйл бол өөрийгөө үгүйсгэх юм а гэдгийг суралцсан. Тэгээд бид нэр мөн залбирлаар дамжуулан Бурхан бидэнтэй ярилцдаг юм а тухай ингээд суралцж байгаа шүү дээ тий. Тэгээд өнгөрсөн өдрүүдэд ариун сүнс үгээрээ дамжуулан танд яг юу хэлж байна вэ? Таны залбирлаар дамжуулан бас юу хэлж байна вэ? Нөхцөл байдлуудаар дамжуулан Бурхан хийснээ баталгаажуулж байна уу? Хэрв нэг үгийг өөр нөхцөлд өөр арга замаар сануулж байгаа бол Бурхан танд хэлж байгаа үг шүү гэдгийг та битгий мартаарай. Тэгэхээр эзэн танд ямар нэгэн зүйлийг сануулж байгаа бол түүнийг нь та дуулууртай дагаж хийгээрэй гэж энэ улаа сануулъя. Тэгээд энэ гайхалтай өдөр хамтдаа эзний өмнө нэрцгээе. Түүнд алдар магтаалыг хамтдаа өргөцгөөе. Бүхий хөгжмийн айс замхрах тэрлүүд би чинь таньдаа нэрч сэтгэл тань өөрийн үнцэнтэй бүхнийг өргөж байна эзэн таньдаа би дуунаас чилүү таламжээ таялгоо магтаалыг танд өргөё энэ дэлхийн зүйлсээс чилүү миний зүрхний гүндэх сэтгэлийг та хайдаг сэтгэл минь таныг магтахаар эргэж байна энэ бүхэн таны тухай Есүс миний бүх гэмнүглийг уучлаач эзэн бүхэл зүйл минь таны тухай Есүс төгсөр хаанчлагч таны үнцнийг илэрхийлэшгүй
Сулдараач гэсэн сүүлчийн амьсгал бүх зүйл минь таны Танда би дунаас жилүү таламжээ таялгуу магтаалыг танд өргөё Энэ дэлхийн зүйлсээс чилүү миний зүрхний гүндэх сэтгэлийг та хайдаа Сэтгэл минь таныг магтахаар эргэж байна Энэ бүхэн таны тухай Есүс Миний бүх гинүглийг уучлаач эзэн Бүхэл зүйл минь таны тухай Есүс Сэтгэл минь таныг магтахаар эргэж байна Энэ бүхэн таны тухай Есүс Миний бүх гинүглийг уучлаач эзэн Бүхэл зүйл минь таны тухай Есүс Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бидний хамтдаа их чухал сэдвээр ярилцсан. За Бурхны чимээгүй байх үеийн талаар. За өнөөдрийн ишлэл бол Исаи намын 57 дугаар бүлгийн 11 дугаар ишлэл. Намайг санаагүй, намайг бодоочгүй худал хэлж байхдаа чи хинээс чи зовж хинээс чи эмээсэн бэ? Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас чи надаас эмээхгүй болсон уу гэдэг асуулт. Бас их хатуу зэмлэл үг байна. За өнөөдрийн хамгийн гол бидний анхаарлаа хандуулж зүрхэндээ одоо тээж авах хэрэгтэй үг маань юу гэхээр би эртнээс хойш чимээгүй байсны улмаас чи надаас эмээхгүй болсон уу гэдэг үг байна. Өнөөдөр хүн Христэд итгээд жоо удаад ирэхээр яадаг вэ гэхээр маш их олон ишлэл мэддэг болсон, маш их олон түүхүүд мэддэг болсон, маш олон одоо юу гэдгийг хүмүүсийн алдаа оноог бас Бурхан тэднэрт яаж хандж байгааг мэддэг болсон байдаг. Та өнөөдөр энэ дэлхийн бүх хүмүүсийн одоо алдаа оноог Бурхан яаж дэнсэлж харж байгааг те бас улс гүрнүүдийн болон өдөртөгчд болон энгийн хүмүүс бас чиний таньдаг хүмүүсийн алдаа оноог хэрхэн дэнсэлж байгааг хардаг гэж болно. Гэтэ хамгийн гол одоо Бурханы анхаарлын төвд байгаа нэгэн бол та өөрөө гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Амен. За Бурхан чимээгүй байхыг маш их олон удаа хүмүүс хардаг. Тэгэхэд бол ямар ч хариулт өгөөгүй шүү дээ. За гэдэг ч юм те. За саяхан нэг ийм нийтлэл гарлаа л та те. Хүүхэд өөрөө далга болчаад ингээд байх чинь те. Тэр шашны бүх хүмүүс юугаа мэдчихэд гэдэг ч юм те. Яагаад одоо юу гэдгийг зарим нь огт дуурахгүй хариулахгүй байгаа. Зарим нь яагаад тэгж худлаа ярьцгаа гэдэг ч юм уу те. Би тэрийг уншиж явах үед энэ Бурхны чимээгүй байдлын талаар бодож ирсэн учраас би дээр үед болсон бас нэг явдлыг сонсно гэхээр манай Монголд нэг онгоцны осол болж ирсэн байхгүй. Тэгээд ингээ 10 хэдэн хүн бас чимээг болсон. Одоо мар золны онгоцны осол гэдэг их алдартай. Гашууталтай харамсалтай үйл явдал. Тэгээд бас нөгөө нэг тухайн ууланд аврах ажиллагаа явуулахад 90-ад оны үеэр техник тоног төхөөрөмжийн асуудал цагаагаар юм байдгаад их олон зүйл нөлөөлж ирсэн. Тэнд дараад нь тухайн үйл явдал болсны дараа яг саяны тэр Ирлийн багийнхэнд хүүхэд таанаага хилээд өгчихгүй яасан тэр шашныхын чи мэддэм бол гэдэг шиг тэр нэг сонины нийтлэл гарч ирсэн надад их удаан хатгалагдж байгаа алгуулсан. Тэн дээр яасан мэхээр тухайн нөгөө Ирлийн үйл ажиллагаа явагдаж явах үед хүмүүсийн хэлсэн үгэд байдаг байхгүй. Явж хүмүүс яваад байгаа харагдаад байна. Ингэж гал төлөө тойроос оч. Гэтэл тэр уул чинь
цас өмстэй бол ямар нэгнийхээ галыг яаж түлэх вүлээ те. Гэх мэт маш их олон зүйл болж байна. Тэгээ би тэндээс нэг зүйлийг бас нэг анзаарсан байсан гэхээр тэнд нэг итгэл үнэмшлийн хүмүүс маш их юм нэг нэгнээсээ давж гарах гэсэн байдлаартайгаар юм ярьсан байна гэдгийг бол мэдсэн байна. Тэгээ би тэр талаар бодсон. За эзэн минь энэ хүмүүст те өөрөөсөө ярьдаг ийм итгэл үнэмшилтэй байх нь аюултай гэдгийг та эртгэн ойлгуулж өгөөрэй гэж бол залбирч байсан. Тэгээ тэнд нэг огт юм бичээгүй хүмүүс бол Христэд итгэдэг хүмүүс байсан баг. Христэд итгэдэг хүмүүс өөрөөсөө ярьдаг, өөрөө бүтээсэн, өөрөөсөө зохиосон тийм шашин итгэл үнэмшил биш. Харин орчлын ертөнцийг бүтээсэн эзэн хүмүүст ярьж, хүмүүсийг аварч, хүмүүсийг удирдах, хүмүүсийг заримдаа орхиж, заримдаа чимээгүй байж, яг тэр нөхцөл байдлууд нь үргэлж тайлбартай, ойлгомжтой байдаг тийм итгэл үнэмшил. Бурхан чимээгүй байх тохиолдол бидний амьдралд олон удаа. Одоо бурхан чимээгүй байгаа санагдаж байна уу? Одоо бурхан дуурахгүй байгаа санагдаж байна уу? Есүс Христ энэ дэлхий дээр хамгийн одоо агуу ажиллаа хийж явах үе загалмай дээр цавдлагдан алагдахаар тэр амьдралынхаа сүүлийн 12 цагийн туршид байж байгаа үедээ Есүс Христ дугаал байсан. Ром тэргүй түүнийг бодож байгаа үед дугаал. Хэрэг тоон түүнийг очиод чи ингэж тэгэж те ийм чи гайхамшигтай хүн гээвчтэй гайхамшиг үлдээж ингэж тэгэж гэсэн чи Есүс дугаал байсан. Есүс ер нь дугаал байсан. Бараб гэдэг дээрэмчнийг өөртөө нь бараг зүүрлээд өөртөө зэрэгцүүлж гаргаж ичээд энэ Есүсийг судлах юм уу энэ Барабыг судлах юм уу тэ гэд ингэж яагаад та нар арайчтай намайг ийм дээрэмчнтэй зүүрлж байгаа дээрэмчнийг сонгоод яах вэ гэж арт хүнд бол Есүс гомдлох ч юм уу эсвэл өөрийнхөө талаар нэмж юу ч яриаггүй ба. Бурхан бид нартай ярих үедээ ярьчихсан бол дараад нь одоо тэр ярьсан зүйлүүд нь бид яаж хандаад яаж хүлээж аваад түүнийг яаж итгэлийн амьдралдаа болон өөрийнхөө амьдралын шийдвэрүүдэд шингээгээд явахыг харж байгаа гэж. Бурханаас үг тэр болгон биднэрт хэлэгддэг юм аа гэж. Бурхан ихэнхдээ л чимээгүй байдаг гэж. Ягаад гэвэл энд итгэдэг 66 одоо номоор дүүрэн ярьсан ийм итгэл үнэмшил бол ховор гэж. Өөрийгөө ойлгуулахын тулд хүмүүс ийм олон үеийн туршид ийм олон хүнтэй ажилласаар байгаа тийм одоо амьд хүндэтгэл хүлээх хүндлүүл итгэн бишрүүл зогсолтой тийм бурхан бол ховор гэж байхгүй. Наа ховор гэдэг ахаар хүмүүс юу ховор гэд баг байхгүй үстэй гэж хэлдэг. Тийм үнэхээр байхгүй. Яг л бурхан өөрөө ч хэлсэн. Би бол ганц, бурхан бол ганц гэж. За ингээд олон нөхцөл байдлын донд бурхныг чимээгүй байхыг хараад зогсохгүй бас хүмүүст ямар ч хариу өгөхгүй байхыг харсан. Ялангуяа пастор ахлагч одоо хүмүүсийн хувьд бол таньдаг хүмүүст нь бурхан хариу өгөхгүй байхыг, бурхнаас ямар ч үг байхгүй байхыг. Тэгээ эсвэл одоо бурхны энэ өнөөдөр чамд ингээ бурхан энийг хэлж байна гэд хэлэх ямар ч үггүй тийм өдрүүд, тийм он жилүүдийг өнгөрүүлнэ гэдэг бол маш хэцүү байдаг гэдгийг бол мэднэ. Гэхдээ бурхан бол ярьсан гэдгийг бол мэдэж байдаг. Харин бурхныг яг хүн заримдаа одоо ярмаар байна штэ. Одоо сонсомоор байна штэ гэдэг. Яг тийм дээрээ тавьчихсан байгаа хүмүүст бурхан чимээгүй байна. Ямар ч үг алга байна. Тэ? Одоо бол надад бол хийлгөөг алга. Миний толгойд орж ирж байгаа юм алга. Надад санагдж байгаа зүйл алга. Бас надад хэдийгээр яг ийм үед юм эсвэл Библиэд болсон бурхан болон хүн хоёрын харилцааны ийм түүхүүд байгаа боловч зарим түүхүүд нь тухайн хүнд хэлэхэд одоо маш хэцүү байх үе гардаг. Одоо шинэ үгдгийн бурхан тэр хүнийг дэмэлсэн юм буруугаар дууссан хүмүүсийн хүлээгүйгээр дууссан байх ч юм уу те. Эсвэл одоо мөхсөн байх ч юм уу, сүнссэн байх ч юм уу те. Эсвэл одоо шийтгсэн байх ч юм уу те. Битгий тэгээжтэй ингээжтэй гэсэн ч гэсэн тэр нь хүслээр нь болоогүй харин бурхан яг зөв шударгаа харуулж ариун гэдгээ харуулж шийтсэн байх ч юм уу. Тийм тохиолдлууд бол Библиэлд олон байдаг учраас итгэгчид аль нь яаж цаашаага цаг хугацааны явцад эргэж тохиолдохыг мэдгүй байгаа учраас итгэгчид ч гэсэн өөрийн бурхан эзний үндсэн гол чанаруудын нэг болох юм болгон дуграад байдгүй. Дуурах үедээ дуграад дуурахгүй байх үедээ хэдэн сар он жилээр ч хамаагүй чимээгүй байдаг. Тэр байр суурин дээр байхаас аргагүй нөхцөл байдал гардаг.
Өдөр алгасалгүй залбираад хахад бурхан дуугүй байх нь надад тэнгэр хаалгаа хаасан мэт санагдаж байсан гэж хэлжсэн хүмүүс олон байна. Зарим хүмүүс надад чи өргөжлүүлэн залбирах хэрэггүй, чиний залбиралд хүсснээр чинь хариулахгүй юм байна гэж ятгаж ирсэн удаач байгаа. Зарим хүмүүс чи гим хийсэн учраас бурхан чамтай харьцахыг хүсэхгүй байна. Бурхан чамайг орхисон байна. Чи над гмийнхээ асуудлыг шийдэ гэж. Бурханыг таны мэдхүү номон дээр чимээгүй байдлын талаар ингэж бичсэн байна л да. Надад нэг гмийн жагсаалт байдаг гэсэн. Тэгээд би бурханыг ер нь чимээгүй болох юм эсвэл миний амьдралд оролцоо нь ингээд баг багаар яг мэдрэгдэж эхлэх үед бурханы өмнө бурханаас асууж залбирдаг гэж. Та яагаад хөдлөхгүй байгаа юм бэ? Би ингэж байгаа штэ, тэгээд байгаа штэ гэж хийсэн зүйлүүдээ ярих гэхээс илүү бурхантай харилцахад саад болдог байсан зүйлүүдээ би сэргээгээд эхэлсэн биш. Туршлаараа амьдраад эхэлсэн биш үстэй. Дахиад нөгөө гимүүдээ хийгээд эхэлсэн биш үстэй. Тайвшираад өөрийнхөө амьдраад эхэлсэн биш үстэй гэж бодохдоо бурханы өмнө жагсаалтаа гаргаж ирээд эзэн минь та намайг ийм сул дараа байхад аварсан. Тэгээд би энэ зүйлүүдэд орсон гэж бодож байгаа. Энэ зүйлүүдэд нэмэгдсэн үү? Эсвэл би энэ зүйлүүдийг та намайг уучлал шинэ хүн болгосон гэдэгт итгэхэ болоод хуучин хүн шиг амьдарч байна. Эсвэл би шинэ хэрнээ өөр гим нүгэлтэн болсон уу? Тийм учраас та чимээгүй болсон уу? Бурхан минь гэж асуух. Тийм тагмж гарч байгаа. Өнөөдөр ишлэлээр хэлж байна. Намайг санаагүй, намайг бодоочгүй худал хэлж байхдаа чи хинээс юм, зовниж хинээс юмээсээ юм бэ гэж. Бид ярьж явах үедээ бидний амнаас гарч байгааг бурханд хамаардаг гэдгийг санаж явах. Энэ маш чухал шүү. Итгэгчид энэ хүмүүс бол энийг яг Библийн үгийг ярьж чинь гэж боддог байхгүй. Энэ яг бурхны байр суурь болон бурхан нь ингэж шийддэг юм байна гэж бодчихдог байхгүй. А гэтэл яг үнэндээ бурхны заснаар ямар байдаг гэхээр цөөн үгээр, эзний үгээр тэгээд бурхны байр суурь дээр ярьдаг. Өөрийнхөө байр суурь дээр биш. Өөрийнхөө байр суурь дээр хэмээл бид нар чинь сул дорой хүмүүс шүү дээ. Бид нар чинь бодол богино те одоо юу гэдгийг маргаашийг ч мэдэхгүй тийм жилийн дараа юу болохыг ч мэдэхгүй тийм хүмүүс шүү дээ. А бурхан бол мөнхийн бурхан байхгүй. Мөнхийн бурханыхоо хэсэг чимээгүй байх нь юу ч шагаа. За тэгээд миний хувьд бурхны чимээгүй байх нь дараах байдлаар сонсож амжаагүй хариулт эсвэл угаасаа хариулах шаардлагагүй байсан зүйл гэдгийг бол итгэлийнхээ амьдрал бол ойлгож мэдсэн байгаа. Энэ бол нөгөө миний хувьд ч юу. За тэгээд би өнөөдөр та нартай хоёр зүйлийг энэ номлын төгсөл хуваалцах гэж байна гэхээр нэг нь бурхан аль хэдийн хариулчихсан зүгээр бид нар түүнийг сонсож амжаагүй явж идэг. Жишээ нь Даниэлийн залбирлыг бид нар сайн. Даниэлийн залбирал 21 хоногийн дараа биелсэн. Тэ 11 12 хоногийн дараа юм эсвэл 17 18 өдрийн дараа 21 хоногийн дараа биелсэн. Гэхдээ Библи бичээс юу гэж бичсэн бэ тэгэхээр яг залбирх үед нь биелсэн гэж хэлсэн. Нэгсэндээ залбирлынхаа хариуг сонсохоос 21 хоногийн өмнө биелчихсэн байсан гэж. Хэрвээ Даниэл залбирсан юм бол 21-22 байтугай 100 өдөр ч гэсэн заримдаа залбирах хэрэгтэй бол. Нөхцөл байдал залбирах шаардлагагүй болно гэж байдгүй. Харин залбирхаа болох хэрэгтэй болно гэж байдаг. Бид ямар ч нөхцөл байдал руу яаж ч ирсэн бурханд итгэдэг бол залбирсаар авах хэрэгтэй. Бурхан минь та энийг хүсээгүй юу? Тэгвэл би энийг хойш тань засахаа болио гэж. Даниэлийн хувьд бол залбирч байсан. Гэтэл 21 хоногийн дараа залбирлын хариу ирэхдээ бурхны одоо тэр 21 хоног чимээгүй байсан гэдэг Даниэлийн бодсон зүйлд нь хариулт Даниэлд хэлсэн байна. Чиний залбирлын хариу тэр даруй биелээд залбирлын чинь хариултыг аваад гассан боловч замд нь маш их саад тохиолдсон гэж. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хариуг өөрсдөө бурхны бидэнд өгж байгаа хариуг ирэх хүртэл тэр хариултыг авахыг хүссэн зүрх сэтгэлээ алдаж болохгүй. Тэр хариултыг хүлээж авах итгэлээ бас алдаж болохгүй. Тэр хариулт ирээд бидний юу хий гэж хэлхий тэрэнд дуулууртай байх сэтгэлээ алдаж болохгүй. Дараад нь бурхан хариулах шаардлагагүй зүйлд бол бид нар насан туршдаа залбирсан ч хариулахгүй. Энийг бол одоо хүлээгээд авчих хэрэгтэй. Энэ тохиолдолд ихэвчлэн Библиэлд аль хэдийн хариулсан байхад бид сэтгэл хөдлөлтөөсөө болж бурхнаас дуурсаар ярьсантай холбоотой байдаг. Эсвэл чимээгүй. Египтэд 430 жил бурхан чимээгүй. За тэгээд Малахаас хойш Мартай Габриэл уулзах хүртэл 400 жил чимээгүй. Европын одоо харанхуй үе гэж ярьдаг 1000 жил бараг чимээгүй. Бурхан бичээсээр нэмж ярихгүй. Та шинэ үзэгдэл иш үзүүлэлтээ гайхамшигыг хайж цуглаануудаар тэнжээн үү? Та тэгээ хэдэн цуглаанаар явсан бэ?
Тэгтэл танд аль хэдийнэ өгсөн хариултыг та цөмгөндөө хийгээ яваад байгаа юм шүү. Гэдгээл бодож үзэх. Тиймээс бурхны чимээгүй байдаг би ойлгохгүй байгаач таны хөдөлгөөнгүй өхмөл байдгүй гэдгийг би мэднэ. Та заавал учрыг нь тайлбарлаж өгөөрэй гэж жишээ тайлбардаг байх хэрэгтэй. Бурхан минь энэ таны чимээгүй байдал надад хэцүү байна. Гэхдээ та заавал тайлбарлаж өгөөрэй гэж. Бурхан бол хайртай учраас тайлбарлаж өгнө. Бид өөрсдийн зарим хүсэл хэдэж биелэхгүй гэдгийг ойлгох үе бидний амьдралд ирдэг. Тиймээс өнөөдөр бурхны чимээгүй байдлын талаар одоо энэ Исаягийн хэлж байгаа шиг эсвэл Йовын хэлж байгаа шиг бурхан минь та надтай ярилцахыг хүссэн үедээ та надтай ярилцаарай. Йов бол хэлж байгаа ш. Та бүр намайг одоо өхүүлчихэд ярилцахыг хүссэн үедээ дахиж амьлуулж яагаад ярилцаач гэж ярилцах хэмжээний бид бурханд итгэдэг байх хэрэгтэй. Бас нэг зүйл нь юу гэхээр хэрвээ бид бурхан ярих бидний амьдралд багасаад бид өөрсдөө ярих ихсээд байгаа бол өнөөдрийн ишлэлийг санддаг байх хэрэгтэй. Би эртнээс хойш чимээгүй байсан учраас чи надаас эмээхгүй болсон юм уу гэдэг үг байна. Ийм олон ярддаг бурхан гэдгийг баталсан түүхүүдээр дүүрэн бурхан энэ дэлхий дээр нэгч байхгүй. Тийм учраас та бүхнийг бичээсээр дамжуулан ярьж байгаа бурхны дуулааг сонсдог байсаа гэж хүсэж байна. Уншдгүй хүнд л ном ярьдаг шүү дээ. Олон зүйл хайсан орхосон сэтгэл төрөлсөн байж тонгүй би яаж гүн харанхуй донд ганцаараа байхад гэрлээ тусган замыг заасан би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний хайр надад ирж болцолгүй харсан түүний юу надад ирж амьдралыг минь өөрчилсөн Тэр намайг дуусан тиймээс би шийдсэн таны төлөө бүхнээ өргөе тэр намайг аврам зүрхийг нь шинжлэн өрийн болгож баярыг өгсөн би эзэнд найдан түүний өмнө байна бүхнээ өргөн байна амьдрал минь байна би эзэнд найдан түүний өмнө байна бүхний өргөн байна амьдрал минь байна түүний хайр надад ирж болцолгүй харсан түүний юу надад ирж амьдралыг минь өөрчилсөн Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Исая номын 57 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээс суралцлаа. Би эртнээс хойш чимээгүй байсны улмаас чи надаас эмээхгүй болсон уу? Та тасралтгүй олон хоног залбираад байхад бурхан огт дуугүй байх мэт санагдаж байсан үе таны амьдралд байсан бах. Тэгэд түрүүн пастор маань үгийн цагаараа хийсэн Бурхны чимээгүй байдлын талаар Йовын хийсэн та надтай ярилцахыг хүссэн үедээ намайг дахин амьлуулж
ярилцаач гэж залбирах хэмжээний бид бурханд итгэдэг байх хэрэгтэй гэдгийг бидэнд хэлсэн шүү дээ. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл бол бурхан дээр эргэж очих явдал юм аа. Бурхан таны амьдралд юу болоод байгааг хэрэгтэй цагт нь бас та мэдэх ёстой бол танд мэдүүлэх болно. Тэгэхээр чимээгүй байдлын тухай бас нэг жохон хөөрхөн хүүхдийн нэг жишээ яриа тэгээд залбирая. Би багадаа нэг найзтайгаа хамт явжсэн чинь юмэр явжсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай найз би готлоо өдөх гээд тонгоо хооронд ганцаараа яриад нилээн явцсан байсан байхгүй. Тэгснэ хүчсэн. Ботож үржсэн намайг ингээ готлоо өдөд туслуулсан. Би ингээ яриад чи чимээгүй болцсон чинь гинт надад айгүй амар санагдлаа штэ гэж надад хэлсэн байхгүй. Энэ бол хоёр ингээ 8 настай хоёр хүүхдийн яриа. Тэгэхээр бурхан үргэлж ярьдаг. Гэтэл хэрэг бурхан чимээгүй болсон бол таны ярих дэндээд байна уу? Эсвэл таны сонсохгүй дэндээд байна уу? Дуулуургүй дэндээд байна уу гэдгийг л та бодох хэрэгтэй л гэсэн үг болж байна. Бурхан хүн болгонд зориулан хангалттай ярьдаг шүү. Хамт залбирая. Орчлон цаг бүтээсээ эзэм таны хайр агуу. Таны бидэнд хандсан хайрын өгс дүүрэн бичээсийг өдөр болгон зөвхөн харж тантай цаг гаргадаг байхад тусалж өгөөч. Учир нь энэ үг зөвхөн уншиж байгаа намайг биш, надтай хамт байгаа хүмүүст зориулагдсан үг юм. Энэ үг нь зөвхөн надад хэрэгтэй үед хэрэгтэй биш. Намайг таньдаг, миний эргэн тойронтойгоо надтай хамт намайг амьд байх хугацаанд энэ амьдралыг таны дор туулж яваа бүх хүмүүст хэрэгтэй. Тэв учраас таны бичээсээс зуурдаг байхад туслаач. Бурхан та чимээгүй байх цаг үеийг туулах хэцүү гэдгийг бид мэдэж байна. Тэв учраас бие бинийгаа ойлгодог байх туслаач. Бие бинийгаа итгэхгүй сул дорой байх үед итгэлээр сул дорой нэгээ хүлээж ав гэсэн таны үгийг санаад хичнээн хугацаагаар ч бай бид нар бие биендээ төсвөр төвчээртэйгээр ханддаг байхад тусалж өгөөч. Бас нэг зүйл нь Бурхны өмнөр хитрхи их ярьдаг хүмүүсийн дунд удаан байхаас бидний хамгаалж өгөөч гэж танаас гуйж байна. Тэгээд энэ цаг учраас биднийг хайрлаж бидний төлөө үргэлж ярьж байдаг. Бидэнд үргэлж хэвнэж байдаг. Бидний хайрладаг гэдгээ сануулж хэн нэгнийг үргэлж яриулж биднийг урамшуулж байдаг. Их эзэн бурхан эзэн танд баярлалаа. Магтаал хүндэтгэл алдарн танд байг. Таны хүү Есүс Христийн нэрээр таны өглөөний үгэнд талархан залбирлаа. Амен. Тэгэд энд манай нэг сонсогч маань ингэсэн байна. Амен. Бурхан чимээгүй байх үед гомдол шарах тээж байна уу? Тэрийгээ өөрөө залбирч гимших хэрэгтэй юм байна лээ. Үнэхээр Бурханы өмнө бас өөрийнхөө зүрх сэтгэл хатуу байна уу? Гомдол байна уу? Шалгах хэрэгтэй юм байна лээ шүү гэд хуалцсан бичсэн байна. Тэгэхээр зүрх сэтгэлээ бид нэр нэгтлэх нь хамгаас чухал. Тэгээд Бурхан дээр та иргэн заавал очоорой. Түрүүн бас нэг номлын үеэр хуалцсан шүү дээ. Эзний өмнө эргэж ирээд надад ямар гим нүгэл байна. Би эзэн чимээгүй байх тийм зүйлийг би хийж байгаа юм биш үсттэй гэд өөрийгөө нэгтлэн шалгаж залбиралтайгаар эзний өмнө ирэх нь чухал шүү гэдгийг түрүүн пастор манаас сануулж ирсэн. Тэгэхээр таас эзний өмнө ирээрээ эзэн танд өөрийгөө үгээрээ ямар нэгэн байдлаар тантай ярих болно. Эзнийг сонсох цагийг заавал гаргаарай. Энт хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.